Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийг таны сэтгцэн эрүүл мэндийн боловсролд зориуллаа. Хөгшин залуу, хүүхэд томчууд, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийг мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлийн удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. Сэтгэл өвдвөл бие өвддөг. Сэтгэлийн үргэлж хэм. Баяр хүнгийг тэнцвэл. Сэтгэл нь огторгуу адил хэлбэр дүрсгүй, баригдах барьцгүй, харагдах бараагүйч таны цаг мөч бүрийн үнцэн, аз жаргалын эзэн мэд оршдог. FM 104 эрүүл амьдралын радио сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. FM 104 эрүүл амьдралын радио хүлээн сонсож байгаа бүх сонсогчдод орой мэндийг хүргэе. Та бүхэндээ лхав гарагийн орой 19 цагаас сэтгэлийн дархлаа нэвтрүүлгээ шууд хүргэж байгаа. Ингээд энэ 7 хоногийн шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За нэвтрүүлгийн маань зочноор сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч эмч Цэрэн Долгор хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Чамд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар бид хүүхдэд ер нь хүчирхээлэл ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бэ? Хүүхдийн сэтгэл зүйд яаж нөлөөлдөг юм бэ? Ирээдүйд тэр хүчирхээлэлд автсан хүүхэд ямар хүн болж төлөвшдөг вэ? Хүчирхээллийг ер нь яаж даван туулах вэ? Үүнээс яаж бас хүүхдүүдийг хамгаалах уу? Хүүхэд маань бас өөрийгөө яаж хамгаалах уу гэдэг дээр мэдээлэл зөвлөгөө хүргэх юм байгаамаа. За тэгэхээр хамгийн түрүүнд хүүхэд ер нь бага насандаа аливаа зүйлийг яаж мэдэрч нөлөөлдөг юм бэ? Ер нь мэдрэмж нь хүүхдийн тэр ямар нэгэн байдлаар авж байгаа тэр мэдрэмж хүүхдийн сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлж идэг юм бэ? За мэдрэмж гэдэг эхлэхээр ер нь хизэнээс хүүхэд мэдрэмжийг хүлээж авдгийг, хизэнээс юмыг ойлгодог болд юм бэ гэдэг зүйлийг ярих хэрэгтэй болно л та. Хүүхэд ер нь төрсэн цагаасаа эхлээд ой 6 сар хүртлээ эхийн хайр халамжид өсч идэг. Эхээсээ шууд хамааралтай ингэж өсөн байж идэг үе байгаа. За энэ үе дээр хүүхэд уйлах, өлсөх, таавгүй мэдрэмж төрөх болгондоо өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэлд мэдрэмжээ гадагшлуулж яддаг. За тэгвэл тэр мэдрэмж гадагшлуулж явах үедээ ерөөсөө нэг л хэлээр илэрхийлж штэ таагүй зүйлээ байна, дургу байна гэдгээ хэлж ин унтмаар байна, би нойтон байна, эсвэл би өлсөөд байна гэдэг. Тэр бүх хүслээ нэг л зүйлээр илэрхийлж гаргаж байгаа. За тэр нь яваа явандаа нас ингээд нэмэгдээд автуусмаа энэ мэдрэмжээ илэрхийлэх байдал нь олзон салаа болоод хүүхдийн танин мэдхүй хөгжил нэмэгдэхийн хэрээр янз бүрийн байдлаар өдрийг илэрхийлэх чадвартай болж эхэлдэг. Хэл яриа өгчих юм бол хэл яриараа илэрхийлдэг. Үйлдэл хөдөлгөөн илүү нарийн энгийнээсээ нарийн лүү шилжиж хөгжих тусмаа хүүхэд өөрийгөө биеийн хилэмжээр илэрхийлдэг болдог. Эсвэл янз бүрийн зан үйлээр төрхүүлэр илэрхийлдэг болдог. Их мэтээр ингэж хөгжиж явж байдаг маа. Энэ ой 6 сар хүртэл хөгжлийн үе дээрх тэр эхээс хараат байх үе дээр бол хамгийн чухал зүйл бол энэгшил гэдэг юм байгаа. Эрг энэгшил гэдэг юм байдаг. Юутай энэгш гэдэг юм бэ? Ээжтэйгээ энэгш гэдэг юм аа. Ээжтэйгээ сэтгэл зүйн энэгшил гэдэг зүйлийг маш сайн тогтоочих юм бол хүүхэд мэдрэмжээ сайн зөв илэрхийлэх боломжтой болж эхэлдэг. Өөрийнхөө мэдрэмжийг мэдх юм байна. Тэгээд дээрэс нь мэдрэмжээ яаж гадагшлуулдаг юм бэ? Яаж тайвширх юм бэ гэдэг ойлголтыг яг энэ насн дээр л авч яадаг. Хүүхэд өслөө уйллаа. Ээж нь яадаг вүлээ хурж ирээ тэрвэрдэг. Ингэртээ наагаа тэрврээ хөхүүлээд хүүхдийн тэр мэдрэмжийг нь гадагшлуулж өгдөг. Хүүхдийг ингэ тэрврээд ганхаж хөдлөөд ингэ илэрхийлт бүвэлж ахтай хүүхэд яадаг вэ? Тэрнээс тайвширлыг мэдэрчээд ойлгохоо байлдаг. Яагаад гэвэл за одоо би аюулгүй болчлоо. Ээж маань намайг өслөөгөө хөхүүлж гин, нойтон байна ингээ хуурайлж гин. Одоо би аюулгүй юм байна гэд тэр ээжтэйгээ холбоотой эерэг энэгчил буюу итгэлцэл гэдэг суурь зүйл маань тогтож байгаа. Энэ суурь ойлголт сайн тогтчих юм бол хүүхэд насанд хүрсэн хойноо, том болсон хойноо дараагийн насны үечлүүд дээр өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх чадвар гэдэг юм суучж байгаа байхгүй юу? Дараа нь яадаг вэ? Ойлгохлаараа нулимс гаргах юм бол
уйлаад хүн тайвширдаг юм биш үү гэдгийг ойлгол суучж байгаа. Тэгээд дээрэс нь хин нэгэн хажууд байх юм бол бас бус өөрийнхөө тэр хэцүү байгаа зүйлээ сүрэг мэдрэмжээр таагүй зүйлээ стрессээ тайлах боломжтой байт юм байна. Бусдаас дэмжлэг авч энэ стрессийг тайлж болдгийм байна гэсэн ойлголтыг авчдаг. Ингэж авсан тохиолдолд насанд хүрсэн хүмүүс ч бай, өсвөр насныхан ч бай, бага насны хүүхдүүд ч бай, аль аль нь бусдаас тултамжаа өөрийнхөө асуудлыг шийддэг болж төлөвшөж байгаа. А гэтэл хүүхэд маань энэ ой 6 сар хүртэлх насан дээр уйлаад таагүй мэдрэмжээ илэрхийлээд байж хахад ээж нь хурж ирэхгүй. Тэр хүүхдэд тайвшруулахгүй байвал яах вэ? Тэр үед хүүхдэд сүрэг энэгшил гэдэг юм бий болчихж байгаа. Энэ энэгшил бий болно гэхлээр яах вэ гэхээр бусдад итгэх итгэл байхгүй болчихдог. Бусдад итгэх итгэлгүй болчлоо. За энэ ойр орчим чи ерөөсөө аюултай юм байна гэд байнгын төвшөртэй байдаг болчихдог. Тэгээд төвшөртэй байдлаасаа болоод хүүхэд сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ямар үед яаж илэрхийлэх ёстой гэсэн тэр ойлголт мэдрэмж суугаагүйгээсээ болоод дараагийн үедээ яадаг вэ гэхэлэр жоохон том болоод ирэхээр ээжээсээ байнга чар хуцалдаг, хормойддаг болчдөг, салан хагцах айдастай болоод холдож чадахгүй болдог. Эсвэл одоо бүр том болоод сургуульд явах гэхлээр ганцаараа явж чадахгүй байлдаг, асуудал шийдвэрлэх чадваргүй болох, өөрийнхөө мэдрэмжийг зөв илэрхийлж чадахгүй, эсвэл бусадтай ширүүн тогшин харилцах байдлаар өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх гэх мэт энэ буруу дадал үүсэх нөхцөлийг нь ой 6 сард нь бүртгүүлж өгчөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ хамгийн чухал насны үед дээр л бид нар анхаарах юм бол эрүүл энийг зөв энэгшил гэдэг юм бүрдээд тэгээ мэдрэмжээ зөв илэрхийлэх боломжтой болно гэсэн үг. Гэтэл бага байх тусам одоо эцэг эхчүүд юу ч ойлгохгүй, юу ч мэдгүй юм чинь гэдэг байдлаар хандаад идэг шүү дээ. Магадгүй ингээд нэраа байхад нь хажууд нь одоо тий аав хоёр нь хоорондоо хэрэлддэг, муудалцдаг, янз бүрийн үйлдэл гаргадаг ч юм уу. Энийг хүүхэд бас мэдэрч идэг байх нь шүү дээ. Тэр хүүхэд маань ямар зүйлээр хөөд бүх мэдрэмж өглөөж авах гэхээр 5 метр хүүгээр бүгднгээр л авч байгаа, харж байгаа, сонсож байгаа. Аль одоо мэдрэхгүй нь илүү сайн хөгжсөн байна вэ гэдэг хүчлийнхаа түвшингээс хамаараад л хүлээж авах байдал нь өөрөөр байгаа болохоос биш бүгдийг мэдэрч бүгдийг хүлээж авч байдаг. Таагүй зүйлийг эхийн эвлээд байхаас эхлээд тэр мэдрэмж нь өсч идэв шүү дээ. Ээж маань таагүй стресстэй байх, айцтай, түгшүүртэй байх юм уу? Тэр үед хүүхэд бас түүнийг мэдэрч байдаг. Адилхан таагүй болоо биеэ хурааж идэг, өсөлт хөгжил саадах нөхцөл нь бас бүрэлдэжээдэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө л хүүхэд бий болсон л бүгдийг ойлгож байгаа, бүгдийг мэдж байгаа л гэж хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр хажууд нь байгаа ээж, аав, насны хүрэгч бүх хүмүүс үгээ үйлдэлээ хянах цэгнэх шаардлагатай болно гэсэн үг. Яг нөгөө нэг хөгжил биеийн болон сэтгэл зүйн оюуны тархины гээд бүхий л хөгжил ингээд хүүхэд насанд ингээл те хурцтайгаар нэмэгдэжээдэг. Яг хүүхдийнхаа насанд нь тохируулж одоо энэ сэтгэлийн дархлаа буюу те мэдрэмжээ зөв илэрхийлэх, энэ сэтгэл зүйгээ өөрөө хамгаалж сурах энэ одоо боловсролыг эцэг эхчүүд маань яаж одоо те хүүхэддээ өгж явах хэрэгтэй вэ? Яг одоо эцэг эхчүүдэд маань үдж байгаа болвол та зөвлөгөөхгүй юу? Тийм мэдээж хүн болгон төрхтэй ээж аав нар болоод нэг мэдлэгтэй болоод төрнө гэж байхгүй. За өөрийнхөө хүүхэд наснасаа яаж өсөж тойрнож явсан гэх мэт уламжилт хүмүүжлийн арга барилаараа дараа хүүхдээ хүмүүжүүлэх гэж хичээж байдаг боддог ер нь бол тий. Эсвэл одоо өөрөө ямар нэгэн байдлаар таагүй дурсамжтай өссөн бол би хүүхэдтэй болохоор тийхгүй юм шүү гэж боддог. Тийхгүй юм шүү, ингэхгүй юм шүү. Би яг өөрөө хүүхдээрээсээ өөрөөр өсгөндөө хайрландаа гэж бодож хүмүүжүүлэх гэж оролдож байдаг. Гэхдээ яг амьдрал дээр болоод ингээд хүүхд өөрөө хүүхдэд болоод тулаад ирэхээр байдал эсрэгээр олж эхэлнэ. Хүүхдээс үг хариу үзүүлэх, хариу уруулна, өөр байгаад байна. Өөрөө тухайн нөхцөл байдал, сэтгэл санааны байдлаасаа ч юм уу тэр орчин тойрны нөхцлөөсөө шалтгаалаад бас өөрөө ч гэсэн сонголтоо буруу хийх, шийдвэрээ буруу гаргах тохиолдлууд байдаг. Тэгэхээр ерөөсөө хүүхэд хүмүүжүүлье гэх юм бол бид нар хүүхдийн насны онцлогийн сэтгэл зүйн онцлог, биеийн онцлогийн тухай мэдээлэлтэй мэдлэгтэй л ах хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр ээж аав нар өөрсдөө боловсруулах шаардлагатай болчихж байгаа. Хүүхдтэй болохоос өмнө хүүхдтэй болъё гэж төлөвлөжл байгаа бол өөрийгөө боловсруулна гэсэн. Би ээжүүд маань тэгдэж штэ жирэмсэн болчлаа одоо би ямар витамин уух вэ? Ямар хоол унс идэх вэ? Хитэн цаг унтах вэ? Ямар тасгал хөдөлгөөн хийх вэ гэж судалдаг те. Яг түүнтэй адилхан тэгвэл тэр чинь бас нэг хүүхдээ эрүүл саруул байжуулахад тусдим болж байгаа нөхцөлийг бүрдүүлж байгаа. За тэгвэл түүнээс гадна одоо хүүхэд төрөх төхөд ирж байгаа юм чинь би хүүхдэд төрснийхэн дараас нь яаж арчлах вэ? Яаж хуурайлах вэ? Яаж хүүхдэд хайрлах вэ? Яаж халамжлах вэ? Яавал би хүүхдтэйгээ зөв хүмүүжүүлэх боломжтой вэ гэдэг зүйлийг заавал уншиж мэдэж судалж явах хэрэгтэй. Тэгжээж л бид нар хүүхдээ одоо бүх зүйл өнгөрсөн хойно биш болохоос өмнө альва асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой болох юм. Тэр үедээ болох байлгүй дээ гээл тий. Бидний аав ээж ч гэсэн тэгэл
одоо тий жирэмсэн байхдаа юу гэдэг чинь бэлтэж байгаагүй төрснийхаа дараа л ээж болж тий аав болно гэдэг зүйлийг мэдэрдэг гэдэг тийм нэг яриа бол байгаа л байдаг. Гэтэл одоо бол нөхцөл байдал цаг үе өөр болчихсон учраас урьдчилж бүхэл мэдээлэл мэдлэгийг авах боломжтой болчиход байна шүү дээ тий. Бүх юм нээлттэй болсон болохоор хүссэн газараасаа хүсийг сурвалжаасаа мэдээлэх боломжтой байгааг хүн болгон сайхан зөвөр ашиглаасаа л гэж хүсмээр байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань гол сэдэв бол хүүхдийн хүчирхийлэл байгаа. За ялангуяа сүүлийн үед би бол одоо энэ талаар маш их сонсож байгаа. Өөрийн хувьд ч гэсэн бас сэтгэл маш их эмзэглэж байгаа учраас бас илүү олон эцэг эхчүүдэд тий хүүхдээ хамгаалах тэр зөвлөгөө мэдээллийг хүргэх гэж өнөөдрийн сэдвийг сонгосон байгаа. Тэгэхээр ер нь одоо тий хүчирхийлэл гэдэгт маань их олон төрлийн хэлбэрүүд ороод байгаа шүү дээ. Тэр хүчирхийлэл хүүхдэд ер нь яг ямар нөлөө үзүүлээд идэг юм бэ тий? За ер нь хүчирхийлэл ингээд дөрвөн хэлбэр байдаг гэж ярьдаг. Сэтгэл санааны хүчирхийлэл, биелгийн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл гэд үүн дээрээ нэмээд сэтгэл санааны хүчирхийлэл багтах боловч бас л сүүлийн үед нэлээд анхаарал татаад байгаа үл хайхар хүчирхийлэл гэдэг бас шинэ хэлбэр орж ирээд байгаа л та. Тэгэхээр энэ олон хүчирхийллийн хэлбэрүүд хүүхдийн сэтгэл зүйн хөгжил, сэтгцийн байдалд нь маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл хүчирхийлэл гэдэг бол хизээч эерэг нөлөө үзүүлэх ямар үйл явдал ерөөсөө биш байдаг. За сэтгэл санааны хүчирхийлэл гэдэгт нь юу орох гэхээр хүүхдээ байнгын загнадаг, байнгын шүүмжилж байдаг. За дээрээс нь найз нөхдөдтэйгээ харилцаа холбоотой байх тэр хүсэл сонирхлыг нь хязгаарлаж байдаг. Хүүхдийн нийгмийн харилцаанаас ингээд тусгаарлаад байх юм бол бас сэтгэл санааны хүчирхийлэл болдог. За хүүхдээ урамшуулдаггүй, дэмждэггүй, хүүхдийнхаа хүсэл сонирхлыг нь сонсдоггүй байдал хүртэл сэтгэл санааны бас хүчирхийлэл болно. Үүнээс гадна хүүхдийн ойр орчимд нь тавгүй мэдрэмж төрүүлэхүйс үйлдэл явдлыг байнга харуулдаг, үзүүлдэг байвал тухайлах юм бол хүүхдийн дэргэд архитан согтуурдаг, мансуурдаг, эсвэл хүүхдийнхээ дэргэд янз бүрийн хүчирхийлэл хийдэг. Аль эсвэл хүүхдийнхээ дэргэд болохгүй контентыг үзүүлэх, насанд нь тохироогүй контент үзүүлэх хүртэл энэ чинь бас сэтгэл санааны хүчирхийлэлд орж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бид нар бас мэддэг байх хэрэгтэй. Алан хайдантай ч гэдэг юм хүчирхийлэл агуулсан кино хүүхдийнхээ дэргэд үзүүлээ сууна гэдэг бол нэг төрлийн хүчирхийлэл. Оюун санаанд нь бид нар маш их сөрөг хохирлыг бол үзүүлж байна гэдгийг ойлгох хэрэгтэй болчихж байгаа. За тэгээд дээрэс нь мэдээж бэлгийн хүчирхийлэл байна. Бэлгийн хүчирхийлэлээр зөндөө бас олон хэлбэрүүд ордог болсон л та. Үүндээ болохоор садар самуу бүхийг тэр кино ямар нэгэн дүрс бичлэгийг үзүүлэх, хүчээр үзүүлэх, эсвэл биеийнхээ өөрийнхөө биед хүчээр хүүхдийг одоо хүргэх, аль эсвэл хүүхдийн нандин хэсгүүдэд зөвшөөрлгөө хүрэх энэ бүхэн манд бэлгийн хүчирхийлэлд ордог. За бие махбодын хүчирхийлэлээр зодох, цохих энэ байдал бас бие махбодын хүчирхийлэлд орж байна. Эдийн засгийн хүчирхийлэлд орж хүүхдийн зайлшгүй шаардлагатай хэрэгцээг нь хангахгүй байхнаас эдийн засгийн хүчирхийлэл байдаг. Энэ олон хүчирхийллийн хэлбэрүүд байдаг. Энэ бүгд хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд маш их сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайлах юм бол одоо хүчирхийлэл маань ингээд үйлдэгдэж байгаа хэлбэрүүд нь өөр байна. Бас үйлдэж байгаа хугацаанууд нь янз бүр байж болно л та. Ганцхан удаа тохиолдсон ч гэсэн маш их хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх хүчирхийллийн хэлбэр байж болно. Эсвэл удаан сул их хүчтэй юм шиг хэрнээ удаан хугацаагаар ингээд хүүхдэд нөлөөлчихсөн бол яг л адилхан хүүхдэд сэтгэл зүйн гэмтлийг үзүүлж идэг. Ерөөсөө тэр зүйл маань ингээд жижиг гэж гомроосоо бодож болохгүй байгаа. Тэгэхээр та хүүхдэд санамсаргүйгээр нэг муухай үг хэлсэн байж болно л та. Чамайг би төрүүлэг байсан дээр ээж гэдэг ч юм уу уурандаа хэлцүү. Ийм хүүхдтэй байснаас байгаагүй дээр гих мэтэр эцэг эхчүүдийн өөрийн санамсаргүй байдлаар хэлсэн уурандаа хэлдэг. Тухайн сэтгэл хөдлөлийн байдлаасаа болоод хүүхдэд тэгж хэлсэн үг нь маш том сэтгэл зүйн гэмтэл болж үздэг. Энэ бас сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэр болж байгаа байхгүй. Хэдийгээр магадгүй ээж ганцхан удаа хэлсэн штэ би байнга хилдэггүй штэ гэж болно. Гэвч тэр нь хүүхдийн ой тонд ингээ голд нь ортол үлдсэн байдаг. Үүнээсээ болж хүүхэд яадаг гэхээр би энэ хороот хүрэх хэрэггүй байсан юм байна. Би өөр нь энэ өөр байгаад амьдраад хэрэг байна уу да гэх мэтэр өөрийгөө голж эхэлдэг. Өөрийнхөө одоо хүч чадал, оюун ухааны чадвар бүх зүйлийг чамлаж эхэлнэ. Нийгмийн харилцаанд орохыг хүсгээ болж эхэлнэ. Гэр бүлийнхаа харилцаанд итгэлтэй харилцаа үүсгэж чадахгүй болох. Энэ бүх ингээ сөрөг нөлөөлөл үзүүлж яадаг байхад. Гэтэл эцэг эхчүүд хажууд нь ганц удаа хэрэлдэхдээ тэрийг одоо гэр бүл болгонд байдаг зүйл юм шиг ойлгоод байдаг шүү дээ. Тэгээд хүүхэд тэрийг хараад нэг удаа одоо хэрэлдэхтэл тухайн үед бас их цочрол авахар хэмжээний сөрөг нөлөөтэй гэдгийг ойлгох хэрэгтэй байна тийм. Өөртөө ингээд бид нар зүгээр л энэ бол байх ёстой гэсэн уламжлалт хөвшсөн ойлголтоор одоогийн хүүхдүүдтэй харьцах боломжгүй. Хүүхдүүд маш их эмзэг байдаг юм а, мэдрэмтгий байдаг юм ба. Магадгүй биднийг ингээд баг байхад ч гэдэг юм уу ээж аваад юу үед 70 80 он ч гэдэг юм тийм 90-ад оны үед ингээд за ийм хэрүүл уралгүй айл гэж юу байсан юм бэ байдаг л зүйл шүү дээ. Одоо зодуулж өсөөгүй хүүхэд гэж юу юм бэ? Энд ч одоо байхал зүйл бид нар зодууллаа гэд муу хүн болчихоогүй штэ гих мэтэр ярьдаг. Гэвч тэр
хүн өөрөө тэгэж ярьж байна гэдэг чинь хүчирхийлэг нэг өснөр дэмжиж байгаа байхгүй юу? Энэ дэмжиж байгаа хэлбэр өөрөө магадгүй хүүхдээс маш хүчтэй гомдох үг хэлдэг байж болно. Санамсаргүй уурлахлаар энэ тентнэгэд өөрийн мэдлгүй шууд гарны хөдлөө зогчдөг байж болно. Энэ юг илэрхийлээд байна вэ гэхээр хүчирхийлэгчээс хүчирхийлэгч үүсдэг. Өөрөө магадгүй нэг тэр баг багтаа үүссэн зүйл, амссан зүйл маань хүчирхийл тухайд өөрөө бол юм ямар хэцүү юм бэ гэж мэдэрчээсэн боловч олон дахин давтагдаад ирээд хүн болгон тэрийг нь буруу зүйлтэй энэ жийс хохирогч болоод байна. Ээж аав нь буруу зүйл хийгээд байна гэдгийг хэлэхгүй байгаа тэгэхээр энэ бол байх ёстой зүйл юм байна гэж дасан цогцоод эхэлдэг. Гэтэл дасан цогцсон энэ зүйл маань аливаа асуудлыг шийдэж байгаа зөв хэлбэр өрөөсөө биш байдаг учраас асуудлыг шийдэх буруу загварчлал тархинд нь бий болоод үүсчихэж байгаа гэсэн. Тэгэхээр насанд хүрсэн байна өөрөө хүүхдтэй болоод ирэхлээр яах вэ? Асуудлыг шийдэх болно. Мэдээж хүүхэд л болсон буруу зүйл хийж болно, буруу үг хэл үйлдэл гаргаж болно. Тэнгүүд асуудлыг шийдэхдээ яах вэ? Нөгөө нэг хөвшмөл загварчлалаараа асуудлыг шийдэх гэж оролдож эхэлдэг. Дахиад нөгөө ботхоосоо ихсүүл өмнө нь ойлгохоос өмнө шууд гарна хөдөлчдөг. Эсвэл нөгөө нэг цохисгүй үг хараал үгнүүд нь гараад ирдэг. Энэ байдал маань дахиад нөгөө одоо тэр үгийг сонсож байгаа үйлдэлийг мэдэрч байгаа хүүхдэд дараа нь дахиад хүүхдэд насанд хүрээд хүүхдтэй болоход үргэлжлээд явах боломжтой болчиход байгаа. Ийм суур бодол. Тэгэхээр бид нөөс энэ бүгдийг яг одоо таслан зогсоохгүй бол энэ хүчирхийл гэдэг зүйл ерөөсөө ингээд гинжээ холбоогоор яваад байдаг юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүр дадал болчихсон нөгөө таны хэлдгээр гарын төрүүлж хөдөлдөг гэдэг бол яг харагддаг зүйл шүү дээ. Тэгээд сүүлийн үед бол их ярьж байгаа нөгөө өмнөх үеийн хүмүүжлийн уламжлалт арга орчин үеийн арга хоёрын хоорондын одоо зохицолтолгооны талаар янз бүрийн үзэл бодолтой хүмүүс ч их байна, эмчнэр ч их байна. Хүн болгон өөрсдийнхөө үзэл бодлыг бас илэрхийлж байна. Тэгээ энэ дэр сайн муу гэл ингээл яриад байна л та. Тэгээ энэ дэр би бас танаас тодруулж асуумаар санагдаж байсан. Хүүхдийг ер нь одоо буруу зүйл хийхэд нь яаж тэр хүүхдэд тэр бурууг зүгээр ойлгуулах хэрэгтэй юм бэ? Буруу зүйл хийлэнгүүт нь шийдэх чинь гээл сандал үргүүлээ зогсооцсон. Эсвэл ингээ номхон зогсооцсон ч юм уу. Тийм зураг би зөндөл харж байсан л та. Тэгээд өхөөртж байгаа хүмүүс их байсан. Тэгэхээр энэ дээр ер нь та юу гэж хэлэх вэ? Ер нь асуудлыг шийдэх. Хүүхэд өөрөө тэр тухайн зүйлээ буруу гэдгийг мэдэхгүй байгаа. Буруу гэдгийг нь анханаас нь хэлээгүй бол тэр хүүхдийн буруу алдаа биш байхгүй юу? Буруутай зүйл биш алдаа биш болчихж байгаа гэсэн үг. Тэрийг хэн хариуцж байгаа юм бэ? Ээж аав маань асран хамгаалагч маань хариуцах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр хүүхэд өөрөө тэр буруу зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа учраас тэрийг нь маш сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хүүхдийнхаа насанд нь тохирсон үгийг сонгож, хүүхдийнхаа өндрийн түвшинд бүр өвтгөлөө суусан ч болно. Өндрийн түвшинд нь очиж байгаа хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй байгаа. Юунаас болоо чи ийм үйлдэл гаргаж байгаа? Яагаад ингэ ууралсан бэ? Ээжтэй яриач аавтай хэлээч ээж нь сонсъё. Тэгэх юм бол хүүхэд хэлнэ. Тэрний оронд чи яагаад ингэж байгаа юм бэ? Гэт дууныхоо өнгийг чанга болгоод нэг шийдэх байдалтай ярих юм бол хүүхэд айгаад за би юу ч хийсэн намайг загнах юм байна гэж ойлгодог. Зарим хүүхэд үннээ хэлэнгүүт нь яддаг гэхэлэр чи ингэж тахтай яд ингээд үннээ хэлснийхэн тул хэлээд байхад нь дахиад шийдэгчл байдаг. Энэ шийдэхийн хооронд хүүхдтэй боломж олгоно, алдаагаа засах, ухаарах боломжийг олох хэрэгтэй байдаг. Тэргээс болоод буруугаа хүлээж авахт нь хүртэл шийдэхэд байх юм бол дараагийн удаа хүүхэд яадаг вэ гэхэлэр буруугаа хүлээн гэдэг, хүлээн зөвшөөрнө, алдаагаа хүлээн зөвшөөрнө гэдэг бол сайн зүйл биш юм байна. Бүр илүү загнуулах юм. Бүр илүү загнуулах юм байна. Тийм учраас би энийг нуух ёстой гэд хүүхд худлаа ярьж эхэлдэг. Худлаа ярина гэдэг чинь хүүхдийн зан үйлийн өөрчлөлтөд олж эхэлж байна гэсэн үг болчихж байгаа. Худлаа яриад байх зүйлээсээ энэ дадал болоод үлдэх боломжтой болно. Дараа нь ямар ч хор уршиг дагуулах боломжтой болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дэр бид нар анхаарах хэрэгтэй болчихж байгаа. Хүүхдийг ерөөсөө ямар нэгэн байдлаар шийтгэхээс зайлсхийх хэрэгтэй. Харин ойлголцох, буруу зүйлийг тайлбарлах, ухааруулах, алдаагаа засах боломжийг олгодог байх хэрэгтэй. Тэгээд хүүхэд алдаагаа засах юм бол урамшуулдаг байх хэрэгтэй. Сайн байна гэж заавал магтдаг байх хэрэгтэй. Тэгжээд би энэ хүүхдүүдэд буруу зүйлээс нь дадалт автахаас өмнө сэргийлэх боломжтой болчихж байгаа. Одоо уламжлалт сэтгэхүй, уламжлалт хүмүүжлэлээргээд эцэг эхчүүд маань хүүхдүүдээгээ зоддог. Буруу зүйл хийлээгээд яагаад зодож байгаа гэхээр буруу хэрэг зодох юм бол дахиад тэр буруу зүйлээ хийхгүй гэж итгэдэг. Тэгээд дээрэс нь энэ зодож байгаа байдлаа хүчирхийллийн хэлбэр гэж юусоо ойлгодоггүй. Одоо судалгаа 2017 онд хийгдсэн судалгаагаар эцэг эхчүүдийн 42.5% нь энэ зодох хол юусоо энэ юу яд юм а дараа нь дахиж буруу зүйл хийхээс сэргийлдэг юм а энэ бол хүчирхийл биш юм а гэсэн тийм хариулт өгсөн байгаа даа байхгүй юу? Эцэг эхчүүд өөрсдөө. Тэгэхээр тэрийг мэдэрч байгаа хүүхэд
бас л төдий чинээ дараагийн үедээ хүчирхийлэгч болох магадлалтай. Нөгөө л загварчлал үүсчихнэ. Асуудлыг хүчирхийлэлээр шийддэг загварчлал үүсчихдэг. Тийм учраас дахиад л энэ бол гинжиглэхээр үүсэл яваад тахланчтай. Энэ бол одоогийн байдлаар бол хизээд ч асуудлыг зөвөр шийдэж байгаа арга барил сонгох юусоо биш. За үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй байх нь одоо жишээлбэл хүүхэд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн одоо тий сэтгэл зүйн ингэж сөрөг нөлөө аваад сөрөг зан үйл хийдгээ гэж юм. Тэгэхээр магадгүй эцэг эхчүүд маань өөрсдийн одоо хараа хяналтгүйгээр ч юм уу хүүхдээ өөр хүнээр харуулах тий өөрсдөө ажил төрөлтэй ч юм уу ингээд ер нь бол одоо орчин үеийн амьдралд маш завгүй олон зүйлийг амжуулахад хэцүү болсон. Гэхдээ яаж игээд амжуулдаг? Үүний цаана ингээд бас л тий алдаа ч юм уу ингээд эрсдэл үүсчихэд. Тэгэхээр хүүхдээ ер нь ингээд хүчирхийлэлд өртөөд энэ хүүхэд маань тий сэтгэл зүйн үед бас асуудалтай болоод байна уу да гэдгийг эцэг эхчүүд маань ямар шинж тэмдгээр ч юм уу анзаарч мэдэх боломжтой вэ? За яг таны хэлснээр бол тэр завгүй байдлаасаа болоод хүүхдтэй гарах цаг гэдэг юм маш хомс болчиход байгаа. За тэгээд өөр хүнээр харуулдаг эсвэл одоо хүүхдүүдээ ганцаараа гин үлдээдэг эн чинь бас нөгөө үл хайхрах хүчирхийллийн хэлбэр болчихж байгаа байхгүй юу? Хүүхдээ айц давтуулж гин гэсэн үг. Хүүхд тэрэндээс байдлаасаа болоод айн дүгшин. За тэгээд янз бүрийн эрсдэл төртөх байдал нэмэгдчихэд тийм ээ аюул төртөх эрсдэл нэмэгдчихэд ийм сөрөг нөлөөтэй ийм сонголт болчиход байдаг. Гэтэл одоо яаж шийдэх вэ гэдэг асуудал бас л хэцүү байгаа. За тэгвэл одоо хүүхдүүдийг маань олон төрлийн хүчирхийлэлд өртдөгөө гэж ярьж байсан. За тэгвэл танихгүй хүнд үлдээгч гэдэг юм уу эсвэл хүүхдээ хараа хэлтгүй үлдээсэнтэй холбоотойгоор хамгийн их одоо үлдэгдэх хүчирхийллийн хэлбэр бол бэлгийн хүчирхийлэл байгаа тань. Тэгэхээр энэ хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хувьд бол асар их сэтгэл зүйн гэмтэл авч идэг. Бүр асар их. Энэ бол насан туршдаа арилдаггүй. Нэг удаа хоёр удаа хүчтэй зодулсан хүүхэд тэрийг мартдаггүй. Яг түүнээс бүр илүү хүчтэй гэмтлийг бэлгийн хүчирхийлэл бол өгч идэг гэсэн үг байгаа байхгүй юу. За энэ хүчирхийлэлс болж хүүхдүүд бол ихэнх нь хилдэггүй л те. Дийлэнх одоо хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс судалгаа авахд бол ер нь бол 55% нь ямар нэгэн байдлаар эсрэг хүсэл үзүүлээгүй байдаг. Өөрийнхөө хүчирхийлүүлж байгааг мэдэхгүй ээж болно. Аль эсвэл шууд айгаад тухайн одоо хүчирхийлэл үлдэгчийн командыг биелүүлж эхэлдэг юм байдал байна. Ягаад тийм учраас хуулиндаа ч гэсэн өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглаж одоо хүчирхийлүүлсэн гэдэг үг хэллэг байгаад байдаг л та. Тэгэхээр ийм байдлыг одоо хүмүүс маш хурдан ашиглаж хүүхдийг тэр байдлаар нь ашиглаж хүүхдэд хүчирхийлэл үлдээд байна. Бэлгийн хүчирхийлэл үлдэж юм. Бэм хотын сэтгэл санааны олон төрлийн хүчирхийллийг үлдээдэг. Маш олон сэтгэл зүйн гэмтлийн шинж тэмдгүүд хүүхдэд илэрч яадаг л та. Хүүхэд би хүчирхийлэлд өртчлөө гинхүүдээ тэр дороо хийх нь ховор байдаг. Яагаад ховор агаад байна вэ гэхэлэр хүүхдүүдтэй ингээд харьцаад үзэхлээр бас нөгөө л хэлжсэн 6 сар хүртэлх эмэгшил нь ямар явагдсан бэ гэдгээс хамаарат бусдаас тусламж гуйж ийн үгүй юу өөрийнхөө мэдрэмжийг бусдад хуваалцж ийн үгүй гэдэг асуудал яригадаад байгаа юм л та. Эцэг эхтэйгээ нээлттэй харилцаатай байдаг байсан, ээжтэйгээ дотны инэгшлэг үүсгэж гисэн байсан хүүхдүүд санамсгүй байдлаар хүчирхийлэлд өртсөн бол тэр даруйдаад тусламжийг гуйж чаддаг. Бусдад ийм өртчлөө шүү гэдгээ гэрээхэндээ ихтгэл бүхэн хүмүүстэй хэлж илэрхийлж чаддаг, мэдрэмжээ зөв илэрхийлж чаддаг, уйлмаар уйлдаг, ууралмаар ууралдаг, хэцүү байгаагаа илэрхийлж хэлдэг, надад тусламж хэрэгтэй байна гэдгийг хэлдэг. Тэгээ бүр наан зарим хүүхдүүд нь бүр шууд 108 руу хэл уцтаад хэлцдэг юм асуудал ч байгаа байхгүй. Гэтэл дийлэнх нь хэлж чадахгүй байгаа даа гэхэлэр яагаад вэ нэ? Нөгөө эмэгшил өрөөс үүсэхгүй байгаа даа. Ээж авнар маань энэ дээрээс анхаарахгүй болохгүй нэ. Бид нар энэ байдлыг л засахгүй бол одоо хүчирхийлэлд өртөх боломжтой нөхцөлийг нь багаас нь бас бид өөрсдөө ингэж бий болгочод байгаа юм биш байгаа даа гэдэгт анхаарах хэрэгтэй болчиход байгаа. Тэрийг нь л одоо хүчирхийлэл үйлдэгч нар маань ашиглаад байгаа юм биш байгаа. Энэ байдлаа. За тэгвэл хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ гэсэн асуулт байсан тийм. Тэгэхээр ихэнх хүүхдүүд маань түрүү хилдэггүй. Тийм учраас хүүхдүүд маань биеийн болон өөрийнхөө бие авч байгаа байдлаараа ер нь илэрхийлж яадаг. Тэгэхээр яадаг вэ? Ихэнх хүүхдүүд бол гэр бүлийнхаа гишүүдтэй харилцаа нь ерөнхийдөө бол тусгаарлагдмал болж эхэлдэг буюу ганцаараа байхыг илүү үзэж эхэлдэг. Ягаад гэвэл тэр хүүхэд маш их ичих мэдрэмжийг авсан, маш их айдас хүйцтэй болчихсон, сэтгэл түгшилт өндөртэй болсон байдаг учраас хүн болгонд итгэх итгэл гэдэг юм алтарчихсан байгаа даа. Аливаа хүчирхийлэлд өртснөөс хойш хэдэн цагаас хэдэн сарын дотор илэрч яадаг юм шинж тэмдэг байгаад идэг. Хүчирхийлэлд өртсөний дараах сэтгэл зүйн гэмтэлд өртсөний дараах хүүхдийн стрессээ хариу урвал гэдэг зүйл байдаг. Энэ хариу урвал нь болохоор тодорхой хугацаанд үргэлжилж аваад аяндаа арилдаг боловч зарим тохиолдолд хүчирхийллийн хэлбэрийг хүчээсээ хамаарат, үргэлжлэх хугацаанаас хамаарат
маш удаан хугацаатай үргэлжлээд сэтгцэн эмгэг болох тохиолдолж байгаад байдаг. За түрүүн хэлсэн тэр олон хариу урвалууд байдаг гэсэн. Тэгэхээр нөгөө ганцаараа байхыг хүсдэг юм байна. Маш их одоо ууртай, уцаарлалтанд болчдөг буюу цочрол ихсэлтийн шинжүүд гарч ирдэг. Зүгээр энгийн шаардлага тавихад ч гэсэн тэрийг ерөөсөө хүлээж авахгүй болчдөг, уурлаад байдаг. Зүгээр нэг зөвлөгөө, зөвлөмж өгөхөд ч гэсэн маш их цочроор хүлээж авдаг буюу мухаан хүчрхийлэлд өртсөн хүүхэд маань томруулдаг шилэлт харж байгаа юм шигээр томруулдаг шилэлтэнд аливаа зүйлийг харж байгаа юм шиг тэгж томруулж хүлээж авдаг болчдөг байхгүй. Тэгэхээр зүгээр чинийгээ хийгээд тэгэж ингэж гэсэн энгийн шаардлагыг хүртэл өөрийг нь дарамтлаад байгаа юм шигээр өөрийг нь ингээд хэцүү байдалд оруулаад байгаа юм шиг хүлээж аваад тэрнтэй хүчтэй цочор хариу урвал үзүүлж эхэлдэг. Энэ байдлыг бас эцэгчүүд сайн анхаарах хэрэгтэй байна. Хүүхэд маань өмнөхөөс яагаад юм урт болчихоо юу болчихоо зүгээр шилжилтийн насны онцлог биш байгаа гэдэг зүйлээр халхаа хаагаад өнгөрөх биш хүүхдтэйгээ ярилцахыг оролдох хэрэгтэй байгаа. За тэгвэл энгийн юм шинжүүдээс гадна хүүхдийн нойрны өөрчлөлтүүд бас их гарч ирдэг. Хүүхэд хартаар зүүдэлдэг. Ялангуяа бага насны хүүхэд бол маш их хартаар зүүдэлнэ, айн, орилно, тэгээ зүүдэнтэй явах гэх юм шинжүүд илэрч идэг. Хүүхдийн насны онцлогоос хамаарат хөрмөс шинжүүд гарч ирж байгаа. Бага насны хүүхдүүдийн хувьд гэх юм бол одоо хүүхдийн хөгжил нь зогсож болдог. Хүчирхийлэл өртснөөс болоод таны мэд хөгжлөн зогсож болно. Хил ярианы хөгжил нь оройтож болно. Эсвэл хүүхдийн сэтгцийн хөгжил бүр ухралтанд орж болдог. Зүгээр ингээ хөгжилтэй явж байсан хүүхдэн хүчирхийлэлд өртсөний дараа өөртөө насандаа тохирохгүй зан шиг гаргаж эхэлнэ. Хилээ заацаж ярьдаг ч юм уу хитрхи эрхлээд нялх хүүхд чинь нялхрахын шинжээ гаргаж болдог. Эсвэл бүргээ зүгээр явдаг байсан хүүхд маань мүлгэж явдаг болдог ч гэдэм. Зүгээр байсан хүүхд маань орондоо шийдэг болдог. Өмнөдөө баадаг болдог. Хуруугаа хөгтөг, хумсаа мэрдэг гэх мэт шинжүүдийг гаргаад эхэлж идэг. Энэ байдлыг бид нар сайн ажиглах хэрэгтэй байна. Тэгвэл өсвөр насны хүүхдүүд болохоор арай илүү сэтгэл хөдлөлт амгаалсан хариу урвал гарч ирээд байдаг. Хүүхэд илүү готромтгай төвшөмтгий болдог учраас илүү их ганцаараа байх ирмэлздэг болдго юм байна. Хүнтэй харилцах харилцаан дээр их цочромтгой ууртай бухимдалтай болдог. Найз нөхдөдтэй харилцах сонирхолгүй болдог. Нийгмийн харилцаанд оролцох ямар ч хүсэлгүй болчдөг. Ерөөсө сургуульд явмааргүй байна. Хичээлд явмааргүй байна. Хичээлд явсан ч гэсэн хичээлээ ойлгохгүй болчдөг. Анхаарал төвлөрөлт нь маш их муудчихдаг. Сурлагаар хоцроод эхэлдэг. Тэгээ хичээлээгээ таслаад эхлэх гэх эсвэл одоо хичээлээ таслах хүн амтантай харилцахгүй байх, гэрээсээ гарахгүй болох гэх мэтээр хүүхдэд одоо зан үйлд нь өөрчлөлтүүд гарч эхэлж байдаг байгаа. За үүнээс гадна хүүхдийн хооллох дурын байдал өөрчлөгддөг. Хоолндоо дургу болно. Эсвэл хит хитээд эхэлдэг. Бие авч байгаа байдал нь өөрчлөгддөг. Өөртөө анхаарал халамж тавьдаг гэсэн бол анхаарал халамж тавихаа болдог. Ерөөс ингээд харахад л мэддэгдгүйц болж эхэлдэг байгаа. Тэгэхээр ерөөсөө л энэ огцон өөрчлөлтүүд яагаад гарч байгаа гэдгийг маш соргогоор хараад, анзаараад ээж аав нар маань хүүхдтэйгээ ярилцахыг оролдох хэрэгтэй. Ярилцахыг оролдоод ч үр дүн гарахгүй байх юм бол мэрэгжлийн хүнд нь хандах нь бол маш үр дүнтэй болж эхэлнэ. Дээрээс нь хүүхдийн тэр сэтгэл зүйн асуудалд аимжирхаас сэргийлэх боломжтой болох юм байна. Тэгэхээр яаж одоо өөрийгөө хамгаалах вэ гэдэг маань их чухал болчиход байна шүү дээ. Тэгээ таны саяны хэлсэн судалгаагаар 55% гэдэг нь бараг талаас дээш хувь нь нуудаг тэгээ энэ тал дээр ч гэсэндээ ихэвчлэн одоо биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж байгаа тэр хүчирхийлэгч нар нь өөрсдөө гэр бүлийнх нь хүмүүс, ойр дотных нь хүмүүс найзынх нь аав нь, ах нь, эгч нь ингээл ойр дотны хүмүүс байдаг гэсэн чагсаалт харж ирсэн л та. Тэгэхээр үүнээсээ болоод магадгүй нөгөө одоо би хэлчих юм бол аав ээж хоёр хоорондоо хэрэлдчихэж магадгүй, ахыг одоо ингэчиж магадгүй ч гэдэг юм уу, өөрийгөө ингээд буруутангаар мэдрээд байдаг нэг юм мэдрэмж байна л да. Тэгэхээр яаж тэр хүүхэд одоо хүчирхийлэлд өртөөд байгаагаа хэлэх вэ, яаж тусламж авах вэ гэдэг дээр та арга барил зөвлөмжийг нь хэлж өгөөч. За мэдээж нөгөө хүүхдэд түрүүн хэлж байгаа нийт хүчирхийлэл үлдэгчдийн 30% нь болохоор ойр дотны гэр бүлийн гишүүд байгаад байдаг. Тэгээд тэрнээс дараа нь болохоор найз нөхөд 19 орчим хувь нь болохоор найз нөхөд танилын хүмүүс байдаг. 18% нь болохоор одоо огт танихгүй хүмүүс байх жишээ тийм судалгааны үр дүн байдаг л та. Тэгэхээр хүчирхийлэл үлдэгч маань дандаа ойр дотны хүмүүс байдаг учраас тэр хүмүүсийнхэн гаргаж байгаа үйлдэлийг нь бага насны хүүхэд бол хүчирхийлэл гэж хүлээж авч мэддэггүй, ухамсарлагдаггүй. Энэ юу болоод тэгэхээр таагүй мэдрэмж төрөөд байгааг мэддэг. Тэр таагүй мэдрэмжээсээ болоод хүүхдэд сэтгэл зүйн хувьд бол хариу урвалууд гарч эхэлж байдаг. Нөгөө түрүүний хэлжсэн өөрчлөлтөд болчдаг ч гэдэг юм уу те уурдаа нойрондоо өөрчлөлт гардаг гэх мэт шинжүүд гараад эхэлдэг. Зарим хүүхдүүд маш их сэргэлэн шууд хэлжээдэг. Миний тэнд ингээ хүрсэн гэд шууд хэлдэг. Нөгөө нэг шил сайтай хүүхдүүд ээж авсаа шууд тусламж хүсээд чидмээ эсвэл таагүй мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлээ сурчсан байдаг бол зарим хүүхдүүд нь хэлж чадахгүй байдаг. За өсвөр насны хүүхдүүд болоод ирэхлээр харьцангуй юмыг ухамсарлаж ойлгоод эхэлсэн байдаг учраас тэр зүйлийг хэлэх юм бол яах бол ийх бол эсвэл дараагийн үр дагавруудаас нь сэрэмжлээд хэлэхгүй нуугаад ах байх хандлага байгаад байдаг. Яг тэрний хэлснээр ээж аав уурлах бий.
Эсвэл одоо тэр хүмүүс ингээд гэр бүлийн хооронд хэрүүл маргаан үүсгэчихвээ. Надаас болоод ингэчихвээ гэд хүчрхийлд яагаад надаас болоод ингэчихвээ гэж бодоод байгаа юм бэ? Яагаад гэвэл хүчрхийлд өртсөн хүүхэд өөрөө өөртөө итгэх итгэлгүй болчдөг. Цаана сэтгэл гутрал явагдаад эхэлдэг. Сэтгэл түгшилттэй болчдөг учраас бүх зүйл дээр өөрийгөө буруутгах эхэлдэг байхгүй юу? Би өөрөө хохирч болчлоо гэдгийг ойлгодоггүй. Хүлээж авахыг хүсдэггүй, мэддэггүй байдалж байгаад идэв. Хүлээж авах гэхлээр сэтгэл зүйн хувьд маш их хэцүү шаналлыг өндөргээд идэг учраас тэрийг ухамсарлахыг хүсэхгүй байгаад идэг тал байгаад байна. Тэгэхээр энэ бол маш их сэтгэл зүйн их нарийн асуудал болж хувираад байгаа маа. Тэгэхээр хэрвээ өөрийн чинь ингээд биетэн хүрээд байгаа, эсвэл сэтгэл санааг чинь тавгүй олгоод байгаа, өөрт чинь сөрөг мэдрэмж төрүүлээд байгаа, аливаа нэгэн бусдаас өгж байгаа тэр үйлдэлүүд чамд таагүй мэдрэмж төрүүлээд байгаа бол бусдад илэрхийлж хэлээрээ. Ялангуяа ойр дотны хүндээ, ээжтэй, аавда итгэдэг хүндээ хэлэх хэрэгтэй байгаа. Тэгэх юм бол асуудал болон даймжрахаас сэргийлэх боломжтой болдго юм аа. Жин магадгүй чамд таагүй мэдрэмж төрүүлсэн тухайн хүн өөрөө болохоор санаандгүй хэлсэн үйлдэл ч гэдэг юм уу, санаандгүй хэлсэн үг хийсэн үйлдэл гэж тайлбарлах байсан ч гэсэн чамаа хэлээд хамгаалаад байвал дахиж тэрийгэ тавтахаа ойлдог байхгүй. Яагаад гэвэл энэ бол өөрийгөө хамгаалах чадвартай хөлт байна гэж үздэг. Хүчирхийлэгч нар ихэвчлэн суул дараа өөрийгөө хамгаалах чадваргүй байгаа нэгнийг золиосоо болгож сонгож авдаг. Ягаад гэвэл тэд нар өөртөө бас цаанаа хүчирхийлэгч хүний сэтгэл зүйн онцлог гэж бас байгаад идэг л та. Тиймээс дандаа суул дараа нэг сонгож авдаг учраас хэрэг чи өөрийгөө хамгаалаад ах юм бол хин нэгнээс тусламж хүсээд ах юм бол чамд дахин халтахгүй болох боломжтой болдог учраас санаа зовлтгүй бусдаас тусламж хүсээрээ, мэдрэмжээ илэрхийлээрээ, хин нэгэнд хэлээрээ, дотроо онгоолгороо стрессээ тайлаараа гэдгийг бол хүүхдүүдтэй хэлмээр байгаа. Дээрээс нь ээж аав нар хүүхдээ багаас нь өөрийгөө одоо тэр нандин хэсгүүдтэй хамгаалдаг тэр байдалд дадал сурах хэрэгтэй байгаа юм л та. Өөрөө одоо аюулгүй бүсүүдийг сайн зааж өгөх хэрэгтэй байгаа. Одоо мэдээ танихгүй хүн хин нэгэн ээжээс нь ааваас өөр хүн миний хүүхдээ хацар дээр өмсөж болохгүй шүү. Би цээжинд нь хурж болохгүй шүү. Хүрхийн тэгээд бас миний хүүхдийн бэлхүүс авчаа хурж болохгүй. Хүүхсгээр нь хурж болохгүй. Хоёр гойныхын цавсаар харин хурж болохгүй. Хэрвээ тэх юм бол чи заавал тусламж хүсээрэй. Хэлээрээ хүн бусдаас ойр хавьдан байгаа хин нэгнээс шууд тусламжгүй. Эсвэл бидний шууд хэл гэдэг зүйлийг сайн захиж хэлж явах юм бол хүүхдээ ой томд нь хоногшиж үлдээд асуудал тулгархад нэр итгэж хэлжсэн ингээд автоматар тусламж гуйж эхэлдэг байхгүй. Нэг удаа хэлээд өнгөрөх биш. Тэрийг бол бүр зуршил олтол нь амьдралын хөвшил олтол нь байнга хэлж сануулж явах юм бол тэр зүйл бол хүүхдэд дадал болж үлднэ гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Яг үүн дээр одоо юу гэдэг чинь жоохон хүүхэд худлаа ярьж байгаа чинь билүү гэдэг байр сууриас нөгөө хүчирхийлэл үйлдэж байгаа хүн өөрийгөө бас хамгаалаад нөгөө хүүхдийг те одоо баг гэдгээр нь далимдуулаад бас өөрийгөө хамгаалж болох юм. Тэгэхээр хүүхдийгээ илүү их сонсох ч юм уу хүүхдийнхаа талд зогсох тэр баттай одоо те хамгаалагч нь гэдгээ эцэг эхчүүд өөрсдөө бас ойлгох хэрэгтэй юм шиг тийм төрсэн цагаас нь эхлээл хүүхдтэйгээ нээлттэй харилцаа үүсгдэг байсан бол аливаа асуудал тулгараад надад энэ тохиолдлоо тэглээ гэдэг болгыг анхааран сонсдог байх юм бол дараа нь ямар ч зүйл тохиолдсон хүүхэд яг л тэр дадлаараа ээжтэй хэлдэг аавдаа хэлдэг болдог. Харин хэлэх гээд хэрэгт нь үл ойшоодог, анзаардаггүй, анхаардаггүй, сонсож байгаагаа илэрхийлдэггүй байдлаар хүүхдээ өсгөхөд тэр байдлыг харуулчих юм бол хүүхэд хизээч хэлдэггүй. Хэлсэн нэг тоохгүй юм чинь анзаарахгүй юм чинь тусалдгүй дэмждэггүй юм чинь би хэлээд яах юм бараг эсвэл хэлснээрээ хүүхэд дандаа буруутдаг байсан бол хизээч бүр хэлэхгүй болчдөг. Тэгэхээр ер нь бол хүчирхийлэлд өртөх эрсдэлт хүчин зүйлийг нь ойр дотны хүмүүс эцэгчд өөрсдөө ингэ нөхцөлдүүлчихэд байдаг юмаа гэдгээс анхаарах хэрэгтэй болчиход байгаа. Хүүхэд өөрөө очиод хүчирхийллийн зодиос болохгүй. Тэрийг нөхцөлдүүлэх олон хүчин зүйл байгаад байна. Тухайлах юм бол гэр бүл салалт байгаад байна. Эсвэл хүүхдэд анхаарахгүй байдал байгаад байна. Гэр бүл салалт за мэдээж амжилттай салалтын тохиолдол байгаа. Заавал салт болгон буруутай болно гэсэн үг өөрөөсөө биш. Тэгвэл дийлэнхтэй судалгаагаар гэр бүл салсан хүмүүсийн хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болох байдал илүү их судалгаагаар гараад байгаа учраас энэ байдлаар бид нар анхаарах хэрэгтэй юм а гэдгийг л сануулж байгаа зүйл мэдээж сайн эерэг зүйл бол байж л байгаа л та. Тэгэхээр энэ гэр бүлийн хүчин зүйлүүдийг л бид нар маш сайн анхаарахгүй болохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Одоо юмыг ойлгох хэмжээнд хүрээд өөрийгөө хамгаалах хэмжээнд хүртлээ юу гэдэг чинь бага наснаасаа 4 наснаасаа 10 хэдэн нас хүртлээ те 5 6 жил хүчирхийлэлд өртсөн гэдэг олон жилийн туршид хүчирхийлүүлсэн одоо бага насны хүүхдүүдээс маш их хүн шүү дээ. Тухайн наснд нь одоо нөгөө ойлгохгүй байгаа учраас те ойлгох хэмжээнд хүртэл өөрийгөө хамгаалаагүй
ингээ аль хэдийн нөгөө сэтгэл зүйн гэмтэл авчихсан тий. Бүр тэрийгээ ингээд одоо хав дараад нуучихсан ийм хүүхдүүд насан туршдаа хэлээгүй. Ингээд том одоо нас бийд хүрлээ. Энэ тохиолдолд тэр хүүхдийн амьдралд цаашдынх нь амьдралд энэ одоо тий хүчирхийлэл сэтгэл зүйн гэмтэл ямар нөлөө үзүүлэх вэ? За аливаа хүчирхийлэл ерөөсөө л насан туршид хадгалж үлддэг. Яг хөө мэдээ сэтгэл зүйн сэтгэл засал хийгээ зөвлөгөө өгөөч гэдэг юм хүүхдийн мэдрэмжийг зөв гадагшлуулад ингээд хүүхдийг хэвийн амьдралд ингээд нөхөн нийгэм сэтгэл зүйн нөхөн сэргийг арга хэмжээ аваад хэвийн өдөр тутмын амьдралд ингээд оролцуулах дадах байдалд ингээд оруулж байгаа боловч тэр хар бараанд орсомж ерөөсөө харилдаггүй. Тэгэхээр л ерөөсөө бид нар хүчирхийлэлд хүүхдийг өртүүлэхгүй байх нь чухал байгаа. Тэгэх юм бол хүүхэд бие хүний хувьд зөв хүн бол төлөвшин нөхцөл болцоонд бүрдэж байгаа байхгүй юу? За гэхдээ яг хүчирхийлэлд өртлөө гингүүд бүх хүүхд сэтгэл зүйн гэмтэл нь хүчтэй болоод сэтгцэн эмгэгтэй болоод ч гэдэг юм тэгээд байхгүй л те. Тухайн хүүхдийн хүүхдийн онцлог гэж юм бас байдаг. Аливаа асуудлыг даван туулах төрөлхийн чадвар гэж байна. Дээрээс нь одоо хүчирхийлэлд өртснөхийн дараах гэр бүлийн дэмжлэг тусламж ямар байна гэдэг бас их хамаарж байгаа. Гэр бүлийнх нь хүмүүс насран хамгаалагч нь хүүхдэд маш сайн дэмжлэг үзүүлдэг, маш их хараа хэл сайн тавьдаг, мэдрэмжийг сайн ойлгодог, сонсдог, хуваалцдаг байх юм бол хүүхэд тэр зүйлийг амжилттайгаар даван туулж чадна. Хямралаа маш хурдан даван туулж чадна. Тэгээд энгийн амьдралдаа өдөр тутмын зүйлээ асуудалгүй хийгээд явах боломжтой болж өгдөг. Амьдралд нь ямар нэгэн байдлаар хар бараанд толбон саад болохгүйгээр үргэлжлээд явах боломжтой болж өгдөг. Гэтэл хүчирхийллийн дараах эрсдэл хүчин зүйлс гэдэг. Тэр нэг эрсдэлтэй зан үйлийг ч гэдэг юм уу тэр хэцүү хариу урвалыг нь улам давшруулах гүнзгийрүүлэх эрсдэл хүчин зүйл байж байдаг. Тэр нь нөгөө хүүхдүүдтэй одоо анхаарахгүй байгаад байдаг. Хүчирхийлэл үлдэгдсэн ба юм уу тэрнтэй холбоотойгоор хүүхдийг гадуурхдаг, хүүхдийг буруутан мэтээр ханддаг. Эсвэл одоо хүчирхийлэлд өртснийхэн дараах одоо хариу арга хэмжээг авч явахдаа санамсаргүй байдлаар ч юм уу санаатаагаар хоёр дөгчоор дахиад сэтгэл зүйн гэмтэл учруулчих байдал бас тохиолдож байдаг. Тэр санаандгүй одоо үг хэлждэг. Эсвэл хүүхдийг одоо хэцүү байгаа гэдээ бүр ингээд юунд өртснөө мэдэхгүй, юунаас болоод байгаагаа ч мэдэхгүй, юу болоод өнгөрөөд ойлгож ухамсарлаж чадахгүй байгаад ингээд хэцүү сэтгэл зүйн хариу уралтай байх үед нь за одоо болсон эргийг ингэдэг гэх байдлаар ингээд хүүхдэд юм мэдрэмжгүй харьцаа үүсгэх юм бол тэр нь хоёр дахь сэтгэл зүйн гэмтэл үзүүлэх магадлал их нэмэгдэж эхэлдэг байгаа даа. Түүнээс болоод хүүхэд яадаг вэ гэхээр хохирогч болно гэдэг чинь бүр хэцүү юм байна. Бусдад мэдэгдэн гэдэг чинь бүр дэмий юм байна. Би улам их шаналаад байна. Бараг хэлээгүй нууцсан бол би тэгж байгаа тайвширчих байсан да гэж хэлдэг хүүхдүүд манад зөндөө байсан. Тэгэхээр бид нар өөрөөсөө тусламж үзүүлэгчд байгаа бол хүүхдэд маш их сайн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм байна. Хүүхдийг маш сайн ойлгож мэдэрч харьцах хэрэгтэй юм байна. Янз бүрийн сөрөг хариу урвал гаргах, сөрөг зан үйл гаргаж ааш авир гаргасан ч гэсэн хүүхдийг ерөөсөө буруутгах ёсгүй юм байна. Ойлгоод байх хэрэгтэй юм, дэмжиж байх хэрэгтэй, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм, нууцыг нь хадгалах хэрэгтэй юм байна. Энэ бүх зүйлийг биелүүлж чадахгүй ч юм уу сансаргүй байдлаас алдаа гаргаснаас болоод тухайн хүүхдүүд яадаг вэ гэхээр дараагийн хүүхдтэй биедээ итгээд хэлэхдээ чи битээ цагдаад хэллээрээ битгий мэддэгдээрээ ёстой хэцүү юм байлээ. Би байн цагдаа дуудагдсан. Би байн ингээд үзлэг орсон ч гэдэг юм уу те. Банк тэрэгд ингээд сэргээж надаас ингээд сануулж асуугаад яриулаад ах над бүр айгүй хэцүү байсан гэх мэтэр хүүхэд хоёр дахь сэтгэл зүйн гэмтэл авах асуудал бас гарч ирдэг. Тэгэхээр энэ дэр бид нар бас насанд хүрэгчд маань тэр ажиллаж байгаа хүмүүс маш мэдрэмжтэй хандах хэрэгтэй байгаамаа. Энийгээ бид нар анхаарахгүйгээс болоод хүүхдэд сэтгэл зүйн гэмтлийг нь гүнзгийрүүлчих гээд байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй болно. За үүнээс гадна нөгөө гэр бүлийн хайр халамж дэмжлэг дутагдаад байдаг. Энэ байдлаасаа болоод хүүхд сэтгэл зүйн хувьд бол маш их хэцүү байдлыг амсч эхэлнэ. Тэрнээсээ болоод нөгөө хариу урвал маань удаашаар сунжирсаар хагаад сэтгцэн эмгэг болчдөг. Сэтгэл готрох эмгэг болно, сэтгэл түгших эмгэг болно. Зарим тохиолдолд одоо хор зуршил давтаж болчих юм те. Бие хүний эмгэгтэй болохын суурьуд нь гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нөөсөө маш сайн дэмжлэг үзүүлэхгүй болохгүй байх нэ. За тэгээ хүүхдийн ингээд хүчирхийлэлд өрсөний дараах бас нэг сөрөг төр лавшруулдаг хүчин зүйлгийнх юм бол ойр орчинд нь ерөөсөө хүүхдийг анхаарахгүй хүчирхийлэлтэй байдал нь үргэлжилсэн хэвээрээ байвал улам лавшруулна. Тэгэхээр бид энэ дээр бас анхаарах хэрэгтэй болж байгаа. За дээрэс нь бас хүүхдэд хэцүү сөрөг хүчин зүйлд эрсдэлтэй нөхцөлд оруулдаг сөрөг зан үйл гэж юм бас байгаад байгаа. Жишээлх юм бол үнд нь амиа орлох бодолд өгч байдаг. Хүчирхийлэлд өрсөний дараа хүүхдүүд яадаг маш их ганцаардсан, маш их гутарсан, тэгээд бүр найдлага тасарсан мэдрэмжийг мэдэрч яадаг л та. Үүнээсээ болоод хүүхд маань яадаг вэ гэхээр ерөөсөө ингэж яхаар хүчгсэн дээр юм байна гэсэн тийм бодол давтаж эхэлдэг. Энэ бодлоо одоо гүйцэлдүүлэх ч гэдэг юм уу эсвэл тэрийгээ ингээд биелүүлэх гэж хүүхдүүд янз бүрээр оролдож байдаг. Тийм учраас энэ үе дээр бид нар ийм нөхцөл байдал бол ерөнхий хүүхдүүд үүсдэг учраас бид нар маш сайн тэр зүйлээс нь сэргийлж гарч байгаа шинж тэмдэгтээр анхаардаг байх хэрэгтэй болж байгаа.
Жишээлбэл амиа орлох бодолтой байгаа хүүхэд ямар шинж тэмдэгтэй байдг вэ гэхээр аль болох ганцаараа үлдэхийг эрмэлздэг. Би өөрөөс ганцаараа үлдэж чадна, ганцаараа явж чадна, зүгээр яв гэ би явда яачгүй би зүгээр олцсон гэх мэтэр ганцаараа үлдэхийг эрмэлзээд байдаг. За эсвэл амиа орлдог тухай тийм үзүүлсэн дуу, эсвэл киноч гэдэг юм уу, видео бичлэг эдрийг их үзэж сонирхсан байдаг. Эсвэл амиа хорлолтой холбоотой зүйлийг маш их ярьж байдаг. Хүн өвхөл яах бол хаана очдог бол өвхлийн дараах амьдрал гэж байдгийн болов гэх мэтэр юм сонирхож асуугаад байдаг. Ийм зүйлийг яриад байгаа юм бол бас энэ хүүхд маань анхаарах хэрэгтэй болж байна гэсэн үг. За мөн амиа орлоготой холбоотой тэр багаж элдв зүйлсүүдийг цуглуулж эхэлдэг ч гэдэг юм уу, зураг хүрхийг нь хуцсандаа хадгалдаг, үздэг, хардаг гэх мэт зүйлс бас байж байгаа учраас энийг сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ мэдээж хүүхд маань маш их сэтгэл нь гутарсан, ганхирсан, ганцаараа байхыг эрмэлзсэн, нийгмийн харилцаанд оролцохгүй байхыг илүүд үзэх гэх мэт нөгөө сэтгэл готрлын болон сэтгэл түгшилтийн үндсэн шимжүүд бас хавсарч ажиглагдж байдаг учраас энийг маш сайн анхаарах хэрэгтэй болчихж байгаа юм аа. Тэгэхээр хүчирхийллийн дараах хор уршиг гэдэг бол ерөөсөө асар их байгаад амиа орлох юм хэрэгсэлтэй болчдөг юм байна. Өөртөө итгэлгүйгээс болоод хүүхд нийгэмдээ ерөөсөө хүүхдийн нийгэмд эзлэх байр суурь чигээр уралтанд холбоотой боломж суурь бас бүрдчихэд идэг юм байна. Тэгээд насанд хүрэгчд болон гэр бүлийнхэнтэй итгэлгүй болчих гээд идэг юм байна гэх мэт олон сүргүүр дагавар байдаг. Энэ бүгдийг бид нар засахгүй бол хүүхд дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй бол энэ одоо нэгсэнд л манай улс орны хэмжээний маш том гарц хохирол учирдаг гэдэг том судалгаанууд хүртэл байдаг. Жишээлх нь бол хүчирхийлэл үйлдэгдэхгүй байх юм бол тухайн улс орон хүчирхийлэлтэй холбоотой зүйл зарцуулдаг эдийн засгийн санхүүжилт гэдэг зүйл ерөөсөө маш их хэмнэгдэх боломжтой байдаг. Харин хүчирхийлэл үйлдэгдээд л байх юм бол энэ бол маш их эдийн засгийн хувьд хор хохируулах учруулдаг зүйл юм аа. Тийм учраас ерөөсөө хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн дараах арга хэмжээ авах гэхээс илүүтэй хүчирхийлэлд өртүүлэхгүй байхыг тал дээр анхаарах нь хамгийн чухал юм аа гэдэг байдал дээр бол дэлхийн олон улс орн бол нэгдээд байгаа юм байна. Яг хариу үйлдэл гэдэг зүйлийг асуумаар санагдлаа. Одоо юу гэдэг чинь бага насны хүүхэд тий өөрт нь одоо тааламжгүй санагдсан мэдрэмжээ илэрхийллээ. Энэ ах одоо тий миний биед ингэж хүрсэн муухай байна гэд хэлж яхад нь түүнийг нь эцэг эхчүүд хүлээж авч ямар үйлдэл гаргаж тэрэнд нь одоо тий яг өөрийнх нь нүдэн дээр яаж арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдэг чухал юм шиг санагдлаа л да. Тэр хүүхдэд яаж харуулж чинь тий тэр нь тэр хүүхд маань одоо үйлдэлээр илэрхийлээд миний тэнд хүрсэн ингэсэн тэгсэн гэл хүүхдэд маань ярина шүү дээ. За тэр үедээ яана гэх нэг хитрхи цочор хүлээж авахгүй байхыг хэрэгцэх хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхэд юу болоод өнгөрөө яаваа гэд тэрнээс болж түгших байдал үүсчдэг учраас аль болох тайван хүлээж авахыг дотор мэдээж тэрийг сонсож байгаа эцэг ихэд тааламжгүй байх нь ойлгомжтой боловч аль болох тайван хүлээж авахыг хэрэгцэх хэрэгтэй байна. За үүний дараагаар хүүхдтэйгээ чамд юу мэдрэгдсэн, яасан, юу болсон тухайн сайн лавшруулж асууж яриулах хэрэгтэй. За мэдээж энэ бол хүүхдэд одоо мэдээж хамгийн одоо хор хөр үзүүлж байгаа тааламжгүй мэдрэгд үзүүлж байгаа зүйл гэдэг чинь хүчирхийллийн хэлбэр байгаа учраас мэдээж сохих шатных нь байгууллагад нь ханддаг байх хэрэгтэй. Тэгжээж энэ байдлыг дахин давтагдахаас бид нар өсөн хийх боломжтой болно. За үүнээсээ гадна хүүхдтэйгээ бид нар ажиллах харилцах хэрэгтэй болно. Хүүхдтэй яах ёстой гэхэлэр нөгөө биеийн аюулгүй дүрмийг сайн сануулгах хэрэгтэй, ойлгуулах хэрэгтэй, ойн тодон сайн тогтоолох хэрэгтэй болно. Дахиад ингээ хүрэх юм бол миний битгий хүргээрээ, ээж нь л хүргэж болно, аав нь хүрж болно. Өөр хүн юусоо хүрч болохгүй шүү. Чамайг усанд оруулах үедээ ээж нь л хүрдээ шүү дээ. Тэгэхээр өөр хүмүүс юусоо битгий хүргээрээ. Дахиад хүрэх юм бол шууд хэллээрээ, шууд бойл битгий өгөө гэж чи шууд эсэргүүцээрээ. Эсэргүүцэх юм бол тэр хүн болно. Эсэргүүцээ тохиол болохгүй бол чи цухтаарай. Ойрон хамт чинь байгаа насанд хүрсэн хин нэгэн хүнээ шууд тусламж хүсээрэй гэх мэтээр заавал сайн зааж өгдөг хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхэд тэрийг тааламжгүй зүйл үүсэжсэн. Би тэгвэл дараа нь дахиад их юм бол над муухай санагдсан юм чи би ингээд хүмүүсээс тусламж гуйчих юм байна. Эсвэл би бойл битгийг ойрлчих хэрэгтэй юм байна гэд хүүхэд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэдгээ ойлголттой болж хэлдэг байгаа. Тэгэхээр шууд чи хүчрхийлд өртсөн байна гэж хэлэх нь цохимжгүй зүйл болчихно. Одоо бүр ингээд нөгөө сэтгэл зүйн үед ингээд дотгошоо тий югаач хэлж чадахгүй ингээд байгаа нөхцөл байдалд байгаа хүүхдэд жишээлбэл хамгийн түрүүнд яаж тэр хүүхдийг тий тэр асуудлаа илэрхийлэхэд нь өөр ямар арга барил одоо тий байж болох вэ? Одоо насанд хүрэгчтэй хувьд ч гэсэн зарим хүмүүс тэгдэгчтэй уурлаад гомдохороо хэлхээсээ илүүтэйгээр бүр чив чимээгүй болоод өөрийгөө ингээ бүр тусгаарладаг тий. Энэ үед тэр хүнд яаж туслах вэ? За мэдээж одоо аливаа зүйл хүчирхийлэлд өртснөөсөө болоод дотгошоогоо сэтгэл хөдлөлттэй хүмүүс байж болно. Дотгошоогоо сэтгэл зүйн онцлогтой хүн байх юм бол бүр илүү их хаалттай болчтой. Бүр илэрхийлж чадахгүй болдог. Ийм хүмүүст манаас дээрээс нь
хор зуршлаар өөрийгөө тайвшруулах гэж оролдог, буруу зан үйлээр өөрийгөө тайвшруулах гэж оролдог гэх мэт зүйлүүд бас ажиглагддаг байгаад байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд болохоор яг өөрийгөө тайвшруулахын тулд гэх юм бол одоо өөртөө чиглэсэн өөрийгөө хохироосон зүйлсүүдийг бас сонгох гээд байдаг, өөрийгөө гэмтэх гээд байдаг ч гэдэг юм. Эсвэл хор зуршилд автах гээд байх байдал ажиглагдчихж байгаа. Тэгэхээр өөрөөс нь гадагшаага илэрхийлж мэдрэмжийг нь гаргуулна гэдэг бол их чухал болж байна. Тэгэх юм бол хор зуршлыг сонгохгүй байх боломжтой болно. Өөрийгөө гэмтэх байх боломжтой болно. Гэтэл тэр хүүхдийг ингээд ээж аав нь яриа гэд яриулж чадахгүй байх боломжтой. Тийм угаасаа л ярьдгүй хүүхд. Ах юм бол яах ёстой юм бэ? Мэргэжлийн хүнд нь хандах хамгийн чухал. Хугацаа алдаад хэрэггүй. Ээж аавдад мэдээж харилцааны ур чадвар дутагдаж болно. Тэгэх юм бол мэргэжлийн сэтгэл зүйч байж болно. Мэргэжлийн сэтгцийн эмчт хандаж хүүхдийн дээр тулгамдатайгаа асуудлыг шийдвэрлэх, яаж одоо өөрийнхөө стрессийг, өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх, дадалтай болох ёстой юм бэ гэдэг тал дээр удаан хугацааны тийм үзлэг онцлогоонд орох, удаан хугацааны сэтгэл засалтын зөвлөгөөд хамруулах байдлаар энэ байдлыг нь өөрчлөх боломжтой. Тэрнээс биш нэг удаа хүчлээч гэдэг юм яриулна гэж бол байхгүй. Хэрэг хүүхэд өөрөө ярихыг хүсэхгүй байгаа бол хүчлэх нь их зохимжгүй байдаг л та. Тэрний онд өөрөө ингээ хурж ярих, өөрөө мэдрэмжээ нээх хүртэл нөхцөлийг нь бүрдүүлэх нь хамгийн чухал байдаг. Тэгэхээр нөхцөлийг бүрдүүлнэ гэхлээр итгэл гэдэг зүйлийг заавал үүсгэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Чи надад өөрийнхөө хэцүү байгаа зүйлийг мэдрэмжээ илэрхийлж ярьснаар, стрессээ тайлснаар, бүх зовлонгоо уудалж ярихнаар чи надад итгэж болно. Би тэр зүйлийг чи маш сайн хадгалж чадна, буцаагаад би чамд тусалж чадна гэдэг тэр итгэлийг сайн ойлгуулад мэдрүүлчих юм бол тэр нүүр хааграад хүүхэд бүх зүйлээ ярих боломжтой болж эхэлдэг. Итгэлцэл үүсээгүй бол ямар нэгэн байдлаар үл хошоосон ч гэдэг юм уу, эсвэл нэг анхаарахгүй байгаа юм шиг тийм төрхүүл гаргачих юм бол хүүхэд шууд хаалт хийчдэг. За энэ би ярьж болохгүй юм байна гэд ерөөсөө би зүгээрээ би болж байна гэх мэтээр хүүхэд ингээ хаалт хийгээд явчихдаг. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг маань одоо цаг бас нэлээд өнгөрсөн байна. Тэгээд хүчирхийлэл хүүхдийн сэтгэл зүй, цаашдын амьдралд ямар одоо сөрөг нөлөөтэй болох. За үүнд бас одоо асран халамжлагч эцэг эхчүүдийн маань хүмүүжүүлэх арга барил хичнээн чухал вэ гэдгийг бас өнөөдрийн нэвтрүүлгээрээ хүргэхийг хичээлээ. Тэгээд маш одоо үнэтэй зөвлөгөө мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. За баярлалаа. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд энэ чиглэлээр одоо хүмүүст ямар одоо тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ? Бас ингээд мэрэгжлийн хүнд хандаарай гэдэг тий. Хаашаага хамгийн түрүүнд очих вэ гэдгээ бас мэдчихвэл зүгээр. Тийм. За сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд маань одоо хүүхд төсвөрийн клиник гэж байгаа. Клиникийн баан дасаг болон үйлчлэгийн кабинетаар одоо хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа л та. Улсын хэмжээнд 18 хүртэлх насны бүх хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ. Хот хөдөө ялгаа авахгүй бүгд нь л үзүүлж байгаа. Тэгэхээр одоо альва нэг хүчирхийллээс болоод би могоо сэтгэл санаач байж болно тий. Бүх төрлийн хүчирхийллээс болоод хүүхдэд сэтгэл зүйн тулгамдсан асуудал үүссэн. Эсвэл одоо тэр асуудлыг шийдэх арга барил олж чадахгүй байгаа эцэг эхчүүд бол бүгд хандах боломжтой болно. Ажлын цагаар урж ирээд хүүхдэд зөвлөгөөгөө аваад өөрсдөө үзүүлээд эсвэл өөртөө ч гэсэн эцэг эхчүүд нь өөртөө ч гэсэн зөвлөгөө авч болох юм байна. Яаж хандах ёстой, яаж харилцах ёстой юм бэ? Яаж юун дээр бид анхаарах ёстой юм бэ гэдгийг зөвлөгөө авахаас гадна хүүхдэд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ бас үзүүлдэг байгаа. Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний маань гол онцлог юм бол тухайн хүүхдэд тохирсон эмээ эмчилгээ, шинж тэмдгийн эмээ эмчилгээ хамгийн чухал зүйл болох сэтгэл заслын эмчилгээ хийдэгээрээ онцлогтой. Тэгэхээр хүүхдэд цогц үйлчилгээ үзүүлэх юм байна. Шаардлагатай тохиолдолд бусад төрийн бус байгууллагатай бас холбон зуулчлах, хамтарч одоо тусламж үйлчилгээ үзүүлэх боломж нь одоо бүрдчихэд байна. Тийм болохоор одоо хаана хандах мэдэхгүй байгаа бол та бүхэн санаа зовлтгүйгээр манайхад хандаж хүүхдийнхаа сэтгцэн эрүүл мэндэд бол анхаараарай гэж хүсмээр байна. Бас сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн утас 24 цагийн тусмаа зөвлөгөө өгөх утас байдаг. 1802 гэсэн дугаарын утас нь та бүхэн хүссэн үедээ холбогдоод одоо өөрсдийнхөө сонирхож байгаа асуултандаа зөвлөгөө тусламж мэдээлэл авах боломжтой байгаа. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр ер нь бол хүчирхийллийг хизээж хүлээн зөвшөөрч болохгүй тий. Тухайн үед нь шууд таслан зогсоох, эсэргүүцэх, тухайн үед нь одоо тий нөхцөл байдлыг шийдвэрлэх ийм одоо байдлаар таслан зогсоож одоо харилцах хэрэгтэй гэдгийг бас ойлгож авах нь чухал юм болоо гэж би бодоод байгаа л да. Тэр болгоныгоо бас төвчж болохгүй нэ шүү дээ. Заавал бид нар цаг тухайд нь өөртөө тохиолдсон л бол таагүй мэдрэмж төрүүлж байгаа бол таслан зогсоох нь хэрэгтэй. Нэг удаад хүн таслан зогсоочих юм бол тухайн хүн дараа нөгөө хүчирхийлэл үлдэгч маань дараагийн удаа үлдэхээс өөрөө бас айн имэн хүмүүс эсэргүүцдэг болчлаа, намаа мэддэг болчлоо гэдэг байдлаараа тэр байдал бас дахин давтагдаас бид сэргийлэх боломжтой. Өөр нэгнийг хохирохоос бас хамгаалах боломжтой болчихж байна. За яах вэ гэд уучлаад өнгөрөх тусам улам одоо дамжирч хэцүү
зөв болно гэдгийг бас Яг ойлгох хэрэгтэй бах тий. Гэр бүлийн хүчирхийлэл бас яг ийм байдлаар их олон жил үргэлжилсэн байдаг шүү дээ. Дамжирдаг. За өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн зочноор сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч эмч Цэрэм Долгоор оролцож та бүгдэд зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Нэвтрүүлгийн маань бичлэг манай радиогийн Facebook хуудсан дээр тавигдан та бүхэн дахин одоо нөхөж үзэх боломжтой. Мөн тусгал цэг эмээн сайтын сэтгэлийн дархлаа болонд нийтлэл хэлбэрээр бас тавигдах учраас та бүхэн цаг зав гаргаад заавал уншаарай. Мөн хүүхдүүдтэй ч гэсэн бас энэ хүн нэвтрүүлгийг заавал хамтдаа үзүүлээрэй, сонсгоорой гэж та бүхнээсээ хүсье. Өнөөдрийн нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарал хандуулан сонссонд баярлалаа. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийг таны сэтгцэн эрүүл мэндийн боловсролд зориуллаа. Хөгшин залуу, хүүхэд томчууд, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийг мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлийн удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. Сэтгэл өвдвөл бие өвддөг. Сэтгэлийн үргэлж хэм. Баяр хүнгийг тэнцвэл. Сэтгэл нь огторгуу адил хэлбэр дүрсгүй, баригдах барьцгүй, харагдах бараагүйч таны цаг мөч бүрийн үнцэн аз жаргалын эзэн мэд оршдог. FM 104 эрүүл амьдралын радио сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг.